Шинэ влогтой тавтай морил чамд хэлэхүүг байна уу? Hello. Бид хоёр одоо Айсланд явах чи. Юу вэ одоо хамгийн сүүлд Монголын уснаас бусдыг статууд бараг 3 жил Ирландаас гараагүй бахан. Анхны аялал гэж авах чинь. Энэ оны анхны аялал Айсланд руу. За одоо хоёр онгоцондоо суучлаа. Одоо 2 цаг 40 минут гэсэн Айсланд руу. Айсландд очиод хамгийн түрүүнд юу идмээр вэ? Айсланд хоол идмээр байна. Ямар Айсланд ямар хоол? Айсланд л хоол идмээр байна. Өөрөө юу ууж үзмээр вэ? Би юу? Миний ингээ өвдөг байгаа. Надад ном уншиж өгнө нэ. Айсланд мөнгө 50 евро. Hello, ёо, эцэст нь ирлээ буудал дээрээ. Hi YouTube гэдэг ааш. Амар их сонирхолтой. Тэрийг яг жоохон буцаж бодолтой ирэхээр ярьж өнөөдөр ер нь цаг авчуу байна. Болж байгаа л ер нь ирлээ дээ бид хоёр. Энд бас амар салхитай байна. Яг л Ирландын адил. Одоо тэгээ бид эднийг амар өндөр сүм рүү явах гэж байгаа. Тэгээ тэр сүм дээр очиод та нарыг харуулъя. За. Бид хоёр сүм дээрээ ирсэн. Гэхдээ 5-аас хаад юм байна. Ирж явах замд хаачлаа. Тэгээ яах вэ тийм биз. Гадаа доторхон чороод яах вэ? Гэхдээ яг ер нь 20 минут талхаа дараа нь ирүүл ирэх л. Амар салхитай. Тэгээ бүр амар том юм байна. Одоо би та нарт тийм холдож үзүүлье. Нилээн том газар. За одоо бид хоёр цаашаага одоо нөгөө музей үзэхээр явна. Бид хоёр шиг бид дөрөв явж байгаа. Хоёр найзтайгаа явж байгаа. Бид хоёр дөрүүлээ явж байгаа. Йоо энэ намайг яаж хийж байгаа харж ин бүр ийм аим шиг салхитай. За ингээд замдаа сүмээ үзчихэд Перлан гэдэг нэг музей зөв хэлж байгааг мэдэхгүй. Гэхдээ тийм газар руу явж байгаа. Уулны дээгүүр явжсэн чи. Ийшээ хот нь ингээд цав цагаан барилгатай. Амар гоё харагдав. Бид бөөндөө амьсгатаа манай крүви хоёр би дөрүлээ. Сэтгэл нэг. За музей дотор орж ирээд. За ерөнхийдөө бол бичлэг хийж болно гэж. Гэхдээ нэг музейний иймэрхүү юмыг байн бичээд явах зүгээр нэг тайлт ингээл оруулаад явчих. Тэгээ энэ яг гоё хийдэг шоунуудыг болохоор үзүүлж болдгоо гинэ. Жишээлбэл Volcano show гэж болж байгаа маань. Тэгээд Northlight show гэж болох юм байна. Тэднийг болохоор ерөөсөө бичлэг хийж болдгоо гинэ. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө ингэж энэ хүртэл бичлэгээ хийгээд тэгээ өөр та нарт жижиг юм байх юм бол шууд бичлэгээ тастаад оруулаад явчих. Галтуулны зураг бод. За яг одоо музей доторх мөсөн агуу дотор явж байна. Ер нь бол жоохон авах юм байна. Одоо чи бүгдээ явах жоохон хэцүү. Энэ ингээ ерөнхийдөө бол нөгөө нэг өөртөө бүтээсэн мөсөн л юм байна дотроо. Nice. Бид хоёр энэ бол жинхэнэ хүмүүс. Бүр жинхнээс хүмүүс. Бити 7-оор гэсэн. Хэрийг салгаж авах гэж бас хэцүү гэсэн. Энэ бүр ингээд цасан ингээ унж байна. Ашгаа юм. За логийн ээж. Яа. Like and subscribe хийгээрэй. Ийм хүүтэн газар та нарт бичлэг үзүүлэх гээд явж байна. Хот дээр. Мөсөн дээр бууж эхлэвч. Мөсийг хандлана. Би та нарт magic үзүүлье. Одоо харч. Бүүн. Одоо цэгийн тэр нөгөө нэг газар нь удаан аваачих юм бол ингээд уншаад энэ газрын талаар гарч ирнэ. За энд ингээд юм бичиж болдго юм байна. Ujjan, mama, like and subscribe. Love you guys. Sushi chef.
Найзынхаа хамт гэсэн чинь энэ чи яг далайн амт. Юу яриад байгаа бэ энэ чинь? Юу ч юм бэ? Ямар амт юм бэ? Тэр их water tiger гинэ. За YouTube-ээс олж харсан энэ ундаг ууж үзэрэй гэсэн. Энэ ундаг нь авсан. Ануудын нэг зарим авсан. Pineapple-тай. Бараг 10 евро шахав. Энэ ундаа нь болохоор бараг 5 евро. Вау. Айсланд айгүй үнэтэй байна. Үнэтэй. За шөнийн Айсланд нэг иймэрхүү харагддаг юм байна. Тэр сая юмнуудаа үзэж дуусчаад одоо ер нь хамгийн сүүлийн шоу нь Northern Lights гэдэг шоу байгаа юм. Тэгээд дээш нь бүр гарч ирээд ингээ хотыг гоё харжуулах юм байна. Тэгээд дээр нэг юм шилэн. Тэгээд энэ дээдлийн давхартай болохоор ресторантай. Тэгээд доотлын давхартай болохоор gift shop мод. Гадруудтай. Everything яа. За бид сая ийм гоё дэлгэцтэй ингээд суугаад үздэг юмар Аврорагийн талаар бичлэг үзээд амар гоё бичлэг ёо. Наач бичлэгийг нийтлэхгүй болохоор ямар ч ясан үнэхээр тасархай. The next day. Хай. Өнөөдөр 2 дахь өдрийн өглөө болж байна. Тэгээд бид хэд өглөө 7 гэж боссоод тэгээ нүүр гараа угаагаад 7:30 гэж гэрээсээ гараад машин түрээсийн газар руу яваад тэгээд юу ч гэсэн нэг тийм дунд оврын машин түрээсэлсэн. Тэгснээ нэг өдрийн бараг 200 евро тий. 202 евро асмар. Амар үнэтэй. Ер нь энд амар үнэтэй идэм байх юмнууд. За тэгээд шууд тэндээсээ машинаа түрээслээ шууд Blue Lagoon руу ирсэн. Явсараа хүрээд ирсэн. Ингээд одоо явж гин. Одоо замыг нь харуулъя. Бас амар салхитай. Энэ үнэхээр зилүүд газар юм уу? Бүр Ирландаас илүү салхитай байгаад ах юм бүр гайхаад баараад ямар сандаа түрүү усны савн дотор халуун ус ууж гэдэг буудлаас авч гарч ирсэн керманда хийхэд. Ямар сандаа бэлигээ гаргаж тавьчаад бэлигээ мартчихад ирэхэд энэ толгоо молгоо нэр. Одоо тэгээд ороод бичлэг хийж болдог үгийг нь бол мэдэхгүй байна. Гэтэ юу ч гэсэн тэгээд ороод уулзъя. Айгуу цааш. Нөө микрофонтой орж ирэх тэр устай болохоор микрофон үндэт тэгээд шууд ийм юмтай яг салхиж байгаа үг мэдэхгүй. Гэтэ наа дараа Blue-аг нь үзүүлээ. За нэг ийм газар байна да. Миний ойрхоноор юм яах юм уу? За энэ ихтэй сонсогдохгүй хаа миний бодлоор амар юм. Sorry. Яа, Blue Lagoon дотор ийм шавар маск өгд юм байна. Энийга зүйлээ гинэ. Түлхлээ. Нөгөө багцтай орсон байгаа. Царамтай намайг хөөрхөн болохоор яг л төрчихлээ. Би яг ингээд ийм хаан дээр мөн амар төрчихөв. Тийшээ бослоо хөлдөж өглөө ёо. За маска ингээ гой түрхээд хатаачдیں۔ Үлдэх. Угаас амар хурдан гараа гад энэ дотор нугачиж ин би бас. Тэгээ шууд хатд юм байна удахгүй. Тэгээ угаас энэ амар салхитай. Амар миний чихийг харж ивэл амар хурдан байна. За одоо маска угаах чинь нэ. Энэ амар хөдөөс энэ амар хатаас. Халуун хөлдөөс гарч чинь. Хитгооч. Би түрүү дотор угаачаа гэдэг чи. Өний үнд ордог. Оо амар хөдөөс. Гэтэ бүр амар гоё юм бүр үнээр гоё юм. Яа бид дэше стимер үнлөө. Орох гэж гадаа амар хөдөөс пажганж идэж. Тэгээд саяныхаар явж орж ирээд энэ дотор юм сав. Вау. За өнгөө нэг уух юм дагалддаг. Тэрэнд нь ингээд юм гоё juice, healthy juice. Healthy. За бид орчоод гарч ирээд ерөнхийдөө бол нэг иймэрхүү цаанаас нь уур савсан тэгээ ус нь айгүй халуун тэгээ саунтай hot steamтэй. Тэгээ нүүрэндээ шавар мавар тавиад хувцас олчоод одоо ануу хүлээж ануу мэдээж юу яаж байгаах ус мөсөө хатаад эмхтэн болохоор арай удаа явж байгаах тэгээд
Энд болохоор кофе area байна. Энд юмнууд нь бүр амар үнэтэй. Сая ингээд нэг сэндвич авъя гэхэд ерөнхийдөө бол еврогоор 50 евро. Тэнгүүд төрөглөө үргэх юм бол нэг сэндвич л одоо 400,000 төгрөг. Нэр юм. Бэж. Нэр 40 биш 25 евро. Тэгээд тэрийн хөрвүүлээд дутах юм бол бараг 100,000 төгрөгөөр нэг сэндвич авч байна. Айсланд амар үнэтэй газар юм байна. Ямар ч гэсэн тэрийг бол бүр ингээд ясмахандаа гэдэг шиг бүр амар ойлгож байна. Тэн Батука хүлээж ийн тэгээд Батукатаас нөгөө хоёр гуйлаг ээлэж. Та дараагийн газар даа. За Дараагийн газар дээр энэ бол Корфос. явж байгаад ийм газар ирлээ. Зя, нэг одоо бэтэн дарагчийн нэг тэрийг зураг даруулах хаашаа бөөндөө явцсан. Яа, кенкичаано. Яа. Тэнгийн нэ. Бэцлэг гэж та. Цул дээр ирсэн. За дараачих нь ийм National Park. National Park яа. Хавцал бүр янзтай амар салхитай. Одоо би та нарт ямар их салхитай би бүр ингэ хөдөлж байгаа. Салхитай. Ийм хавцал байна. Татаад өгдөө. Бүү. Але. Үу. Та дараагийн газар даа уулзцгаая. Яа. Тэр дараагийн газар ирлээ. Энэ бол Geysir гэдэг. Газарын доороосоо ингээд Тийшээ пшүү гээд ус гарч ирнэ. 80-аас даралт. 100 температуртай. Тийм халуун. Тийм халуун. Тэгээд одоо энд ингээ ард харагдаж байна. Энд ингээ Дотроос нь ингэ тэр бичлэгийг хийж чадах нь дуурайд. яа. Үнэр нь тийм амар сонио. Өчтөр нөгөө музей ороход нөгөө магманы үнэр ийм байдаг гэдгийгсэн. Гэсэн чи хажууд нь галтуулын уул байгаа юм шиг харагдсан. Одоо тэр уулыг харуулъя даа гэдэг. Одоо тэр уул гэсэн. Ингээ яг ингээд халуун юу ингээ гойчсан юм шиг харагдаж байгаа. Радтай байвал та нарт яаж ингэж дэшээ цацарч бууддгийг харуулъя. Сияц. Нэг юм болд юм байна. Дараагийн газар даа уулзцгаая. Модон гүүрээр гарч байна. За явсаар. Айсландынхаа машинтай аяллаа хамгийн сүүлийн газар ирсэн. Тийм ээ, бид ирлээ. Gulfoss. Gulfoss гэдэг ийм том Амар том. Трэ. Одоо ингээд энэ дахиад доошоо ийм том хавцал байна. Одоо жоохон эргээд харуулъя. Тэгэх юм бол та нарт харагдах нь харагдахгүй нь ингээд чулуутын гол гэдэг штэ. Одоо сончлаа. Энэ ингээд энэ талаараа ингээд мөсцсөн, хөлдсөн. Тэгээд ингээд энэ ингээд урсаад. Хөлдөө биш бол бүр том уурсах юм байна баг. Би итгэхэд өстө яарад нөгөө нэг нар буух гад өстө яг л амжиж ирлээ. Өстө амар хүүтэн байна ёо. Амар салхитай байна. Ёо зүгээр л хийслээ. Жинтэй тулдаа тогтож ийн гэдэг чи. Өстө ингээд юу яаж ирсний тулд өстө гигэднээс өмнө ирсний тулд өстө тасархаас өмнө ирсний тулд амар гоё харагдчихна. Өстө гоё яана. За ингээд Айсландынхаа ямар ч байсан өнөөдөр үзэх ингээд Юмнууд нь барыг дуусчихад байгаа. За тэгээд like and subscribe мартваа найзуудаа. Хүү ийдэгтэй би бүр жилдээс хөдлөөд байна. Ийм том өдөөс бүр амар салхилж байна. Одоо микрофон байхгүй. Тэр ийм салхитай.
Ангийн билээ. Цусан намгач нь халуун байдаг учраас адуу чи талын билээ. Цуснаас чинь газар хүрддэг болохоор адуу чи их хөрөн юм. За бид энэ газар хоол идэх гээд орох гэж байна. Icelandic street food гэдэг. Талхтай шүлэр амар алдартай юм байлаа. Энэ талхан дотор ийм дахианы шүлтэй. Тэгээд дахианы шүлөө хийж нэмж идэж болно. Ер нь unlimited. Тийм лам. Зам чимэр гэх юм. Тийм гаднаас бол ингэж харагдсан. Одоо амсч үзэн дээ. За миний амс. Ямар юм бэ? Гоё. Үнэхээр лам бидэг утсан лам юм амтдаг. Iceland-ийн 2 дахь өдөр. Нэг 500 нэг 100 төгрөг. Монголчуудаас нэлээд орж ирсэн юм байна. Энэ жишээ аялахаар. Ингээд take one, leave one from your country. Бах. Сэлфи хийх юм ба. The next day. Хай, өвлөний минь энэ Iceland-ийн 3 дахь хоног. тийм ээ. Тэр Антаа ухам авлаа. энэ артлын газраас анну мачалаад би латэ аваад Тэгсэн чинь ийм жижиг хэрнээ ингээд нийлээд нэг нь 7 евро. Яа. тэгээд одоо бид 4 ишээ сүмлөө явж байна. Хамгийн ихний өдөр ирсэн сүм байгаа байхгүй юу? Тэр нэг хаалттайсэн. Тэгээ одоо дотор руу норж үзье. Тэгээд тийшээ ороод Тэрний араас дотшоо нь очиод тэгэнгүүтээ ардаас нь ийшээ нэг далайн хэрэглээ очиод тэгээд азтай байх юм бол юу хардаг? Салин хардаг гэсэн. Тэгээд явж гисэн тийшээ очиж нэг 30 минут зогсож мөксөж жагаад тэгээд дараачийн маршрут нь болохоор flyover гэдэг нэг юм байлээ. Нэг суугаад нэг юм 3D ч юм уу 4D нэг 5D ч юм уу цамдгүй нэг тийм эргэлддэг нэг юм байлээс. тийм тэгээд тэрийг үтчихээ. Тэгээ ерөнхийдөө бол жоохон чийлрээд ингээд Тэн төвөр алхам. жоохон дэлгүүр ороод гэтээ юм болохгүй. Яг юм амар үнэтэй. Яа. За бит хоёрыг нөгөө нэг сүмийнхаа хамгийн дээшээ гарах гад оюутан учраас 1000 евро. What? 1000 евро сэлж 1000 Iceland крон. Тэгээд одоо дээшээ гарцгаая. Бит хоёр топ дээр гарч ирсэн. Ингээд нэг юм дээр зогсоод цонгон дээр гардыг юмс амар сэтгэлтэй. Тэ ийшээ харах нь бол сайхан юм аа. Ууя. Йоо. Энэ дээр гараа зогсгол юм уу зүгээр алуулах юм байна. Йоо. Гэтэ одоо тэгээ нэг бичлэг хийн дээ. Ингээд далаа. Йоо, тэгтээс амар гоё харагддаг юм байна. Ингээд яг хамгийн өндөр дээр нь гарч байгаа болохоор одоо жоохон болон загсаа тий та. Тэгэхгүй бол яг хийстэй. Тэгээ одоо тойрох юм бол энэ хонхнууд нь энэгээр байна. Тэгээ тойроод байна. Ер нь бол их гоё газар байна. За, жинхэнэ хоттой гойтгч байна. Вау. Дэлгүүр дотор сувнэр үзээ явж исэн чинь хараа би энийг ямар зөөлх юм бэ? Үсийн бах таа гэ тэндний бүсмэс зарж исэн аахгүй. Тэгсэн чинь хараа иймор энэ. Flyover дээр ирсэн. Тэгээд энэ хараа хүмүүс ирсэн газраасаа ингэж юм яадаг юм. Тэгээд Улаанбаатар гэдэг дээр бит хоёрыг тавихаас өмнө нэг хүн бол ирсэн байсан. Тэгэхээр 3 дахь төрөлт. Nice. За сүүлийн өдрөө бүр ийм үнэтэй хоол авлаа. Lobster идэж үзснэ. Have a fish of the day. Нэрчтэй ямар гоё юм бэ. A few moments later. За бид хоёр бүр ингээ өрөөнд дотроосоо нордлайд харж гин өө. Oh my god! Wow! My gosh. Та нар одоо энэ манай буудлын цонх заяа. Манай буудал. Тэгээд дээшээ харсан чинь нордлайд. Oh my gosh. Энэ юу вэ? Oh my god. Ёо энэ бүр үнэхээр гоё харагдав. Үнэхээр гоё. Ямар гоё. Нүдэрээ ч гэсэн харагддээ юм. Ямар гоё харагдав. Миний маа буудлын ёо.
тэгээд 3 өдөр Айсландаар аялсан влог маань ийхүү ер нь дуусч байна. Маш гоё ялаа. 3 өдөр үнэхээр үзмээрээс юмнуудаа үзлээ. Тэгээд та нар бас ирмээр байвал ирээрээ, энэ бол бас гоё ус байна. Айгүй олон юм үзэхээр болсон. Юу байгаль нь айгүй гоё юм байна. Гэтэ хотынхын төвд бол тэгж амар их үзэх юм бол байдгүй юм байна. За тэгээд энэ үртэл хамт байсан баярлалаа. Лайк, subscribe бити матараа. Тэгээд дараагийн влогороо уулзцгаая. Бай бай.